За өчигдрийн одоо босын явдлыг бол бид нар бүгдээрээ харсан байгаа. Тэгэхээр улсын хурлын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсангүй, улсын хурлын гишүүдийн асууж байгаа асуултанд одоо бүрэн дүүрэн үнэн зөв мэдээлэл өгсөнгүй гэсэн одоо игдүүцлээ илэрхийлээд одоо бус тэмийн талцсан юм одоо зөрчил гаргасан байгаа. Энэ бол одоо яах аргагүй улсын хурлын гишүүний хувьд бол байж болохгүй зөрчил мөн. За энэ яг ёс зүйн дүрмээрээ тий улсын хурлын тухай хуулиараа дээр нь одоо төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиараа ер нь бол ёс зүйн одоо ямар зөрчилд яг ямар хариуцлага хүлээлгдэг юм бэ гэдгийг хэрвээ бид нар аваад үзэх юм бол энэ бол яг зүгээр бие авч явах тухай дээр гаргасан алдаа гэж одоо бие авч явах тухай дээр одоо олонний дунд зүй зохисгүй үйлдэл хийлээ гэсэн үг тий. Тэгэхээр энэ дээр одоо чухам яг одоо ямар хариуцлага тооцдог юм бэ гэж яг ингээд тусгаалan заасан зүйл бол байхгүй. Тэгээ хэдийгээр одоо тэр улсын хурлын тухай хуульд төрийн албан хаагч чуулганд ирж мэдээлэл хийхдээ үнэн зөв мэдээлэл үүрэгтэй байдаг. Улсын хурлын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой байдаг. За ийм шаардлага тавьж байгаа ч гэсэн энийг зөв бүсээр тавьсан нь энэ бол буруу гэж би бодож байгаа. Тий. За тэгээд энэ асуудлыг л бид нар мэдээж хэрэг одоо ёс зүйн дэд хорооныхоо одоо хурлаараа авч хилцсэн. Тэгээд одоо хууль дүрм журамд хэрхэн яаж зохицуулсан байдгийг яг тэр номоор л явна.